Цаана манайхаа өдрийн мэнд. За Google Meet-ээр хичээл орж явах явцад автоматар адмит хийх аргачлалыг сурлаа. Тэгээд үнийгээ та нартайгаа хуваалцъя гэж бодлоо. За Google Meet-ээр автомат адмит хийх тохиргоог сурахын тулд эхлээд бүгдээрээ Google Chrome-оо нээгнэ. Google Chrome-оо нээхээр баруун дээд өнцөгт 3 цэг харагданаа. За энэ 3 цэг дээрээ даръя. Курсороо доош нь гүйлгэхээр More Tools гэсэн бичиг дээр курсороо аваачаад хажуу талаас нь гарсан бичгнээс Extensions гэсэн бичгийг сонгох нэ. За тэгэхээр нэг ийм цонх нэгдэж байна. Мөн адил зүүн дээд өнцөгт байгаа Extensions гэсэн бичгэн дээр дараад доор гарсан Open Chrome Web Store гэсэн бичгэн дээр дарна. За энд ингээд search хэсэгтээ нэг цонх нэгдлээ. Үүн дээр AutoAdmit гэж бичиж автоматар адмит хийх гэсэн үг байна. Дарахаар 3 сонголт гарч ирж байна. AutoAdmit for Google Meet, Google Meet AutoAdmit, за Meet AutoAdmit гэсэн ийм 3 сонголт гарч ирж байгаа. Эхнийг дээр нь бүгдээрээ дараад компьютердээ суулгая. За тэгэхээр суусан үгүйг нь энэ баруун дээд өнцөгт байгаа энэ дүрсэн дээр дарахаар AutoAdmit for Google Meet гэд суучихсан байна тийм ээ. Тэгвэл энэ пин дээр дараад цэнхэр өнгөтэй болгохоор автоматар идэвчнэ гэсэн үг байна. За сая бүгдээрээ AutoAdmit for Google Meet-ийг суулгасан бол одоо Google Meet AutoAdmit гэснээр дараа суулгая. За муу адил суусан байна тийм ээ. Тийм учраас пин дээр дараад автоматар идэвхжүүлнэ гэсэн. За ингээ хичээл орж явах явцад Google Meet-ээр хичээл орж явах явцад бол автоматар адмит хийгээд өдрөгч бан ороод ирэх нэ.